Намирд нэг 8 настай хүүхдүүдтэй нэг морины нүүдэл сурах гэсэн чинь намирд нэг л болохгүй байгаад байсан. Тэгээд анх бол одоо Эрдэнэт орж ирсэн. Арай л нас нь бага юм уу, дараа жилээс ч бараг болдгийм үү гэж хэлчихсэгүй. Зүгээр одоо наа чин гайгүй сурхал астай гэж би ч одоо хэцүү. Тэгсэн чинь жижиг сургуунгаа орж ирэнгүүтээ баахан хүүхдүүд нэг гарч ирсэн. Тухайн үед 8-оос ч 3 4 их чах хүүхдүүд сууж ирсэн. Тэгэл яг анх нүүдэл сураад хичээл заалгаж ирсэн. Тэгээ үдсэн чинь харсаас наминг энэ одоо яасан бүр хөр хүүхдтэй гэснэ. Энэ ер нь ирээдүйн том шатарчин болох хүүхдтэй юм байна да гэдэг. Тэгээ тэр хүүхд жишээлбэл надаа бол дотроо би нэг хүмүүс задлж ярьдгүй. Дотроо бол аюу одоо спорт би ч өөрөө спортод байсан Ахмадын хүмүүсийн сургаалтай харцнууд гэж ямар байдаг лээ гэж одоо. Тэгээ миний охиныг одоо үнэхээр ингэ тоож харж байгаад нь тухайд их баярлж байсан. Сэтгэлийн спортын бүхэл юм хэцүү дээ. Энгийн эцэг нүгэл яг шийдвэрлэх тоглолтын дээр яг хөлийн арц цогоод бол хэцүү байдаг. Яг тэгэл юугаар бол яг шийдвэрлэх тоглолтын дээр байдаг. 2010 оны 10 дугаар сар Даваа Дэмбэрлийн Намин Эрдэнэтийн охин Грекийн Фортокрас хотыг дэлхийн өсвөрийн шатрын аврах шалгаруулах тэмцээнд оролцохоор зорилоо. Бүхэл бүтэн 6 жилийн турш хичээж бүх хүч хөдөлмөр цаг хугацаагаар золиослон байж дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд явсан нь энэ. Дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд 100 гаруй орны шилдэг тамирчид Намин Эрдэнэтэй өрсөлдсөн боловч тэдний хэнэнч авраг болж чадаагүй юм. Харин дөнгөж 10 настай байсан Монгол охин Намин Эрдэнэ шатрын спортоор тэдний төдийгүй дэлхийн 6 тэрбум хүний авраг болов. Хамгийн гайхалтай нь тэрээр дэлхийн авраг болохоос хэдхэн сарын өмнө Аз ТV-ийн авраг шалгаруулах тэмцээнд оролцоод Аз ТV-ийн авраг болсон явдал байлаа. Ингэж л тэр нэг онд Азийн дэлхийн гэсэн тодтолтой авраг болж дэлхийн анхаарлын төвд орсон бол харин эцэг их элгэн садандан асар их бахархал баяр цэнгэлийг авч ирсэн юм. За Намин Эрдэнэ 2005 оны 5 сарын дундуур манай клубт анх 9 оролцож сурч байсан. Одоо энэ 40-р дистрикт явдаг. Тийм жоохон охин аав нь анх дагуулж авчиж өгсөн. За өдөрт бол Намин Эрдэнэ ер нь болж өгөөд 5 өдөр ирж хичээлдэг байсан. Зэвсэрлэгээсээ тэгээд өдөртөө унтдаггүй. Унтахын цагаараа л болцоо ээжийн найзууд аав нь зөөхөн байхгүй. Тэгээ ардлаас аав ээж ах дүүснийг анхаардаг. 6 настайд нь аавууд яасан гэвэл санал тавьж байсан та. Арай намхан жоохон байна гэд. Тэгээд үгүй энэ 5 наснаас нь одоо явуулж шатарчин болгоно гээл. За тэр идэх зүтгэл нь одоо өнөөдөр тэгэл батлагдаад харагдсан. Намин Эрдэнэ маань амжилт гаргахын гол тулгуур юу үндс нь бол төлөв даруй бас тэр нэг юу зан чанар нь нөлөөлсөн болов гэж боддог шүү дээ. Одоо нэг тийм уйггүй, шаргуу, дайчин тэр чанар нь нөлөөлж. Ер нь угаасаа л Намин Эрдэнэ ч бүр манай ангид орхосоо л шатар тоглодог. Тийм чадвартай, мундаг хөхт байсан шүү дээ. Би яг стресс спортод яг энэ одоо дэлхийн авраг болохоор үйл төрхийн тулд бол яг бүх юмаа зориулсан. Тэгээд өөрийгөө ялан дийлэх хэрэгтэй. Тийм болохоор өөрийнхөө муу зуршил бүгднийг дарах хэрэгтэй. Яг одоо өөрийнхөө муу зуршил
одоо орой шөнө унтдаг гэх юм уу тий. Одоо 11-12-аас унтдаг бол 10 унтаад өглөө эрт босхгүй бол өөрийгөө эрт босгоо тавиалжгүй өөрийгөө ер нь шаардлагатай гэсэн бүхнийг өөрийнхөө одоо дутагдал бүгдийг л ялахыг тий. Өөрийгөө л ер нь төгс хүн болгох гэж тэг хичээсэн тэрийг л. Номин Эрдэнийн насандаа агцсан гэмээр амжилт нь шантралтгүй хичээл зүтгэл маш олон хүний итгэл сэтгэлийн хүчээр ирсэн. Аав ээж нь охиноо шатрын спортын дээд амжилтын эзэн болно гэсэн зорилгыг өмнөө тавьж одоогоос 6 жилийн өмнө Эрдэнэд орж багштай цэцэн нүүдэл клубт дагуулan очиж байсан түүхтэй. Би анх 5 настай шатрын энэ цэцэн нүүдэл гэдэг шатрын клубт явсан. Би хамгийн анх ингээд манай аав одоо Батвшингийн багштай манаас юун дээр манай гэрт шатар тоглодог байсан. Тэгээ би яг аавынхаа яг шатар үрж байгааг нь хараад нэг удаа үрж өгчээсэн шатрын. Тэгээ манай аав намайг шатрын спорттой хөл тавихад маань яг энэ клуб татхан нэгээр одоо бол цэцэн нүүдэл клуб маань яг авчир зөөж ирж байсан. Манай нөхөр өтөр өөрсдөө спортын хүмүүс байсан л та. Урд нь бол хоёулаа цагс тоглодог. Спортын мөн чанарыг бол ойлгоцсон. Спорт ямар хэцүү хүнд байдаг вэ мэдэрсэн тийм хүмүүс байсан л та. Тэгээд хоёулаа залууч байсан. Тэгээ охиноо ерөн их л зоригтой оруулсан л та. Шатранд оруулах шатрын спортоор хичээлэхдээ бол зүгээр шатар сургачих гэж оруулаагүй. Яг л дээцэгт нь хүрээ шатрын спортыг өмнө тавьж зорилго болгож хичээллээ. Тим үүднээс оруулсан болохоор эцэгхийн зүгээс маш сайн дэмжижсэн л та. Одоо багт би тогдоо тэгтгэл байсан. Дан би хүүхдүүдэд тэг дууддаг. Одоо номын мастер сайн үдэгдэг байсан. Үнэхээр тэгээд энэ Монгол цоднуудыг алгасаад Дэлхийн шатрын холбооны мастер гэдэг цодыг одоо авцсан байна. Тэгээд тэрнээ би их бахархаж одоо байлж авдаг. Тэгээ би бас бодож байсан 6 настайд намайг арай жоохон байна. Морины нүүдэд ингээд заасан чинь нэг эхний 1-2 өдөр сурахгүй шинжтэй байсан. Тэгээ морийг ингээд өнгөөсөддөг цагаанаас хар ингээд өрөөд 1-2 хажууд тийшээгээд одоо тэгээд би амжилтанд хүрнэ гэж бодож байсан. Өөрөө хийдвэхтэй уухгүй ганц шатрын тоглохын зэрэгцээгээд орж ирээд өрөө тослогын шатрын хөдгөө угаан, шатраа угаан нэг өдрийн шатрынхаа цагнуудыг намун гэдэг охинтойгоо усанд хийцээ угааж исэн баг. Тэгээд өөрөө тийм сэтгэлтэй маш дуртай. Тэгээ анх ингээд нүүдлүүдтэй тэгээс яг сурах хэрэгтэй одоо бүгдийн шатны матлах хэрэгтэй тэгээд ерөн зөндөө юмыг сурч авч яасан тэгээд гараа ер нь аль хэмээн сурч авсан. Таван ой 10 сартай бяцхан охин Номин Эрдэнэ цэцэн нүүдэл клубт анх очиж амжилтынхаа гарааг эхэлж байх үедээ Сүхбаатар дүүргийн 40-р цэцэрлэгт сурч байжээ. Гэсэн ч тэр ангийнхаа найзуудтайгаа бүтэн өдрийг өнгөрөөж чадахгүй л байлаа. Учир нь өдрийн унтлахын цаг нь цэцэн нүүдэл клуб дээрэн шатраар хичээлэхэд зориулагддаг байжээ. Ингэж ил тэр бүр багасаа л эргэлт буцалтгүй шатрын спортын тамирчин болсон гэдэг. Миний одоо хамгийн анхны бөгөөд одоо миний хамгийн анхны удаас одоо Эрдэм ном сурах хөлийн минь тавьж өгчээсэн 40-р цэцэрлэг маань одоо цэцэрлэг рүү орцгоё. Хэрвээ та бусад хүмүүсийн боловсрал, чадвар, туршлага, нөлөөг ашиглаж сурвалд анд амжилт, аз илүү хурдан найдвартай ирнэ. За энэ миний одоо 40-р цэцэрлэгийн маань сурдаг анги байна. Тэгээд би шиг дээр суудаг байсан. Энэ миний ном байна. Нөөний хатаа энэ эднээс нөгөө сонирхолтой цуглуулаад ингээд намын эдний багтаа
юм уу? Аяны завсар байсан юм уу? Энэ шиг хийсэн. Тэгээд дурсамжтай үеиггүй л цэцэрлэгтэр ингээд ингээр ширээ тавьж агаад айгүй гоё төрсөн өдрөө хийжсэн. Айгүй том тарт дөрвөлжин амар том тарт авч агаад төрсөн өдрөө хийгээд яаснаас манай найзууд манай багш манаас надад бэлэг өгчээсэн. Тэрээс тэгээд цэцэрлэгтээ орж ирсэн чинь бас гоё юм. Тэгээд энэ хаваараас ингээд 50 руутай тэгээд би шиг бөмбөг гээд бас энэ цэцэрлэгт бараг 4 жил төрсөн. Тэгээд энэ дээгүүртэй саяхгүй энэ цэцэрлэгийн бас аяхгүйн дээр байдаг байсан. Тэгээд энэ цэцэрлэгтээ орж ирсэн чинь гоё юм аа. Ирчээд бол нэг яг өглөөнийхөө одоо каш нөгөө сүтэ байгаа идчихээд тэгэл яг клуб руугаа явж тэгээ яг унтлагынхын цагаар орж ирээд яг хагас одоо босоод ирж явах цагаар нь орж ирээл тэгэл авахдаг байсан дөө. Нэг цэцэн шүлээд байсан. Тэрийг л ихтэй сайн иддэг байсан. Тэгээс будаатай ураг гэдэг байсан. Ээжтэй нэг удаа хоол хийлгээ будаа төмөс ловмах гэл айгүй хэлжсэн. 2002 онд манай цэцэрлэгт орж ирж ирсэн. Тэгээ багын одоо маш их нямбай хөвгтэйсэн. Ээж нь өглөө хүргэж ирэхдээ жаахан ингээл яатсан. Яагаад уурсан юм бол гэхээр палаажин дээр нэг өвчлөө гарсан байсан. Тэрийг эндүүд тэрний төлөө хүртэл айгүй юу яадаг тийм. Маш их цэвэрч нямбай юм хөвгтэйсэн. Сайхан бүхний гойхон бүхний зүрэмдаа. Дэрнийг шатарт дуртай болгосон хүн бол аав. Аавынхаа шатар тоглож байхыг харж суухдаа номин эрдэнэ охин шатарт дурлсан. Шатарт дуртай, хайртай учраас л тэр бахархам амжилтыг үзүүлсэн. Харин аав нь охиныхон шатрын клубд дагуулж очиж байхаас эхлээд өдөр бүр дасгал сургуултыг нь тасалдуулахын тулд цэцэрлэг, гэр, клубын хооронд нь зөөж гадаад дотоодын тэмцээн уралдаанд байнга хамт явдаг гэд түүний амжилтанд хамгийн их нөлөөлсөн. Бас чадхаараа тусалж дэмждэг байсан бүх хүний итгэлийг номин эрдэнэ алдааг. Харин ч хичээл зүтгэл амжилтаараа хариулсан юм. Би бас аюу нийтдээ сандгийн ингээл нөгөө 5 настай